За олон улсын мөрөөдлийн хаус олсон. Үзгүү. За үүдэндээ ингээ зогсоолтой. Гаднаасаа ингэж харагдаж байгаа. Энэ шинээр барьж байгаа төслөхгүй. За манайх өнөөдөр зочдтой байгаа. За гаражаас ингээ ороо гарчихна. За энэ зочны өрөө. Энэ зочны өрөөний шууд тийш пул руу гарна. Хамгийн гоё юм галгооны хэсэг байна. Надад бол хоол хийхэд маш гоё. Гэхдээ энд бол ер нь баг хоол хийж идэх гэж байхгүй юм байна л да. За дээдлийн цонхнууд нарны хитягаан туяа нэвтрүүлдэггүй. Гэхдээ гэрэл оруулж ирж байгаа учраас цагтаан тэмнэлтэй гэж үзэж байгаа. Хит халахгүй гэсэн үг. За энэ тийм master bedroom байна. Шууд бас пул руугаа гарчна. За ариун цэрэг өрөөтэй. Энэ болохоор зочны ариун цэрэг өрөө шүү. За тэгээд дээ штэ энэ таазан нэг гоё дэш. За ийшээ явахаар штэ юу вэ гэхээр шууд пул руу гарч. За пулны энэ хавтан багны хавтан бүх зүйлийг нь сайн нилээн сайн хийсэн гэж. Ер нь бол нилээн үнэтэй вилла. Эннээс дээшээ баригдаж байгаа вилланууд нь дандаа далаар харагдсан. Энэ далаар харагдсан гэсэн үг. Тэгээд за пулийнхаа хажууд дахиад 2 мастер байна. Master bedroom нэг юмрхүү. Тэгээд штэ тэ. Эндээ юм цонхтой. Ер нь бол маш их цонхтой л хийж өгд юм байна. За дүү шинэ мастер учраас 2 хүн. Энд нь сейф хийж өгсөн юм шиг энэ ноц өрөөтэй гэж бас болох. За мөрөдлийн хаус олсон гэдэг шүү дээ ерөөсөө. За энэ дахиад нэг bedroom байгаа. За энд бол зочоо орж болно. Эсвэл нянаг оруулж болно. Энд ариун цэрэг өрөөтэй. Энэ ариун цэрэг өрөөг үзүүлэх үү? Цогтой. За. Энэ төсөл дээр шүү дээ. Энэ бол хамгийн доотлынх нь юм шатны төсөл ахгүй биш ээ. Хэсэг ахгүй хаусных нь. Тэнгүүд юу ихээр харагдсан далаар харахгүй болчихоо. Дээшлэх тусмаа далайн харагдсан орж ирээд гаднаа маш том пултэй болж ирээд айгу зохион байгуулалт айгу өөр болж байгаа. Тэгээд миний мөрөдлийн хаусыг сонирхож байвал надтай холбоотой заяа. Энэ миний Таиландд ирж үзсэн хамгийн гоё хаус төсөл байлаа. Окей. Бай. За би та нарт хэлжсэн шүү дээ. Дээшлэхээр view нь харагдсан гоё болдгоо гэд. Тэгээд би мөрөдлийн хаусыг яг ийм харагдцтай бариулах Таиландын Пхукет. Тэгээд энэ дээр миний пул байгаад тэгэл дээшлэн гэсэн үг л дээ. Ямар вэ?